Олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчид бэлтгэл сургалт аваа зааж байна. Энэ наадамд дэлхийн 200 гаруй орны 10,500 тамирчин 32 спортын төрөлд хурд хүчээс орох гэж байгаа билээ. За Монгол улсаас Олимпиад оролцох жудогийн баг тамирчдын эрх албан ёсоор баталгаажсан бол усан цэлтийн 2 тамирчин Олимпиад оролцох хэрэгтэй боллоо. Манай 2 тамирчин эгч дүүс юм. За олон улсын хэмжээний мастер инх тамир инх хүсэл нар өнгөрсөн жилүүдэд болсон Олимпийн эрхийн оноо цуглуулах олон улсын тэмцээнээс удаа дараалан медаль хүртээд байсан юм а. Онцлог томоохон амжилтгүй бол Тайланд улсын Самут Пракан хотод болсон олон улсын тэмцээнээс 7 алт 3 мөнгө 2 хүрэл медалийг хүртсэн байдаг. Тэгвэл дэлхийн усан цэлтийн холбооноос Чансааны оноо өндөр байгаа тамирчид Олимпийн эрх олоход манай 2 тамирчин багтсан байна. Ингэснээр Монгол улсаас Парис 2024 зуны Олимпийн наадамд эгчдүү 2 тамирчин оролцохоор боллоо. Инх хүслэн 2 дахь Олимпиадо инх орох гэж байгаамаа. Мөн Паралимпийн наадмын эрхийг усан цэлтийн тамирчин номон авсан. Түүний хувьд усан цэлтийн өрөөр далах төрлийн 50-400 м-ийн зайд хурдчээс орох юм а. Монголын усан цэлтийн тамирчдын хувьд Олимпийн наадамд 2000 оны Сидней Олимпиос эхлэн оролцсон байдаг. Хамгийн анх хангарт клубын тамирчин Алтан Туяа гадаад дахь нар орсон бол 2004 оны Афины Олимпиад тамир, 2008 оны Бээжингийн Олимпиад спортын мастер сайн цэцэг Бүтэх Үйлс нар оролцсон байдаг. Харин Лондон 2012 Олимпийн наадамд Монголын усан спортын тамирчдаас спортын мастер Оюун Гэрэл тамир нар шалгаран оролцсон байдаг. Тамир инхүү 2 дахь Олимпиад оролцсон юм. За Рио 2016 Олимпийн наадамд Монголын анхны усан спортын олон улсын хэмжээний мастер Дүлгөөн, спортын мастер Юсүү нар оролцсон бол Токио 2020 зуны Олимпийн наадамд усан спортын анхны эмэгтэй олон улсын хэмжээний мастер инх хүслэн олон улсын хэмжээний мастер Дэлгэр хүү нар оролцож байсан түүхтэй юм а. Үргэлжлүүлэн үзэгч та бүхэндээ хөлийн чанад